Эвний либес бүтээн үл чадах үйлс нэгэхэн ч үгүй. Эсэв либес үл эвдрэх үйлс мөн нэгэхэн эргүй. Жалханз гэдэг одоо төвдөг, жалханзай гэсэн юм үг. Орчуулах юм бол ялгуусны байшингийн үзүүр орой гэсэн шүү. Энэ яхлаараа энэ номын хотогтод тийм байшингийн ялгуусны байшингийн үзүүр орой гэсэн ийм одоо нэр энд одоо орж ирвэ гэдэг энийг одоо тайлбарлаж хэлье. Тэгэхээр энэ бол жалхан сотготуудын хамгийн урд талын дүр нь одоо цаст төвдийн оронд бүр тэрний урд талын дүр нь одоо балуу хач бүр цаа талын дүр нь одоо интгэхт гэх мэт тэр ингээд уршууршаага одоо номд гурван улсын энэ орон нутгаар дамжаал одоо дараалан заларсан. Тэгэхээр ер нь анхны одоо дүр нь хаана хэдийд одоо яад тодорсон бэ гэхлээр одоо бүр интгэхийн орноос хөөж ярина. За ямар боловч одоо тэр жалханз гэдэг ялгуусны байшингийн үзүүр ороод хамгийн мурд талын одоо дүр нь их номыг бясалгаж ингэж одоо суудаг. Тэр одоо алжаа жилүүрийг умарцсан энэ одоо их үйлээр нь ялгуусны байшингийн үзүүр гэдэг ингэж одоо нэрлсэн байна. Тэгээд тэрнээс хойш одоо тэр дүрээр жалханзын одоо тэд дүр гэдэг ингээд дараачин дүрүүд одоо заларсан. За төвдөд бол энэ одоо 16 дугаар зууны үед төвдийн алдартай гурван хийд байдаг сэр барайван галдан гэж. Энэ галдан хийдийн одоо 25 дугаар ширээтэй одоо залгагдж байсан балжир жамц гэж, жалханз балжир жамц гэж ийм одоо ламын хойд дүрийг болгож Монголын газар одоо 1631 онд одоо анхны дүр нь жалханзын одоо Монгол газар дах анхны дүр нь одоо тодорсон. Тэрнээс хойш одоо 8 дүр одоо залгагдсан. Ийм одоо учир төвхтэй хамгийн сүүлчийн одоо энэ миний одоо бидний ярих гэж байгаа энэ жалханз сутагта Дамдан базрыг хүртэл ийм 8 дүр залгагдсан. Жалханз сутагтын одоо намтар түүх бол шашин төрийн тэр хэрэгт оролцож байсан бүх намтар түүх бол төвд Монгол хэлээр одоо асар их үлдсэн. Төвд хэлний баримтын бий бол энд голлоо түшгэлий Монгол одоо бичгээр байсан асар их олон баримт улсын түүх архивын газар байгаа. Энэнийг бол одоо нэрвчлэн судлах ажлыг одоо манай эрдэмтэд хийж эхэлж баримт материалуудаа гаргаж байгаа их сайх шалтаа сайхан эхлэлвээ. За ингээд жалханз сутагт Дамдан базрын одоо хамгийн алдартай төвд хэлээр байгаа түүхийг бол түүний одоо шамзуу гэж хэлдэг одоо мотрын үеийн одоо нарийн одоо эрхэлж байсан одоо бүр орчин үеийн хэлээр бол баг нарийн бичгийн дарга гэж хэлж болохоор тэр ард таван хотгойдын одоо мэрэгэн гүний хошууны бүгдгээний ласрын шамзуу гэдэг хүний бичсэн 8 дугаар жалханз сутагт Дамдан базрын одоо нууц гадаад дотоод нууц хөргийн зохион үүсийг одоо дэлгэр нээсэн цагаан линкон баглаа гэсэн одоо ийм алдартай намтар байгаа. ертөнцийн хүмүүний явдал үзэгдэл юмс энэ бэлгэж чанарыг шалтгаан үрийн холбоонд нь авч үзэж эн шинжигдэг. Бурхны шашны гүн ухаанд мэрэгжихээр 15 дугаар жарны харуулсан дуу жилийн буюу 1892 дугаар оны намар цаг халахын хүрээний гунгаач болин хэмээх гүн ухааны датсан сургуулийн номын хөргийн тоосон багтаж ирээд байсан 19 сүүлдэртэй залуу шагтал Эдүгэгийн ардын засгийн газрын 3 дахь ерөнхий сайд асан Самади багш Эйл Номон хан Цэцэн ширээд Түгээмэл сайд Гүжир хамб Номч мэргэн Югэл зөрий бандд жалхан сутагт Дамдан базар болоо. Тэрээр засагтхан аймгийн хотгой түн заг самбарын хөшөөний газараа Алтан булаг хэмээхийн ойр шатрал бугын толгой хэмээхэд эцэг сэдэн сотном Эх сотном хоёрт 15 дугаар жарны хөх хэмээх модон арь нохой жилийн буюу 1874 дугаар оны саг хэмээх Монголын 4 дугаар сарын сумын ихэнх сарын 9-нд бие лагшин мэндэлжээ. Хотогтыг их хүрээний датсан сургуулийн газар ирээд удаагүй байтал 8 дугаар живцэн дом хотогт агван болсон чойдын юм дамсан ванчиг эвдэн болдож авчираад их л нарийн хэргийг зөвлөж ийм өгүүлжээ. Эдүгээ цагт хүний санааг мэдхэд тун хэцүү байна.
Ахын ийм үеэст миний шатурын үйлийн хүнд үүргийн авч маш чин хянах хэрэгтэй болсон байна шүү. Энд миний дэрэгдэх гүжир хамбын үйлийг биеэр ирж эрхлэх хэрэгтэй байна. Түгээрч барахгүй бидний улсын зөв чиг чухам хайшин болохыг ийм идэхэн баярлалаа. Энэ болохоор миний сансан бүхэргийг таал бүтээх хэрэгтэй байна гэх зэргээр маш их дотнчлон учир шалтгааныг наривчлан айдгсан. Ялхан судагт нэгд багшийн зарилгыг бүтээхээс илүү ачлал гэж үгүй. Хоёрт шашин амьтны тусыг хийхээс илүү буян үгүй гэж богдсны энэ зарилгийг оройгоор бүхэн авчээ. Ялхан судагт Дандин Базар олноогийн 2 дугаар он буюу 1912 дугаар онд Хяактын хязгаарт Оросын ноёд түшиндүүдтэй хэлэлцээр хийж орон газрыг төвшөлтгсөн. Олноогийн 4 дугаар он буюу 1914 онд ойрын хязгаарт нутгийн ноёд түшиндүүдэд богдын зарлиг улсын бодлогыг ухуулан синхруулж цагийн самууныг арилгасан. Олноогийн 10 дугаар онд буюу 1920 онд Хятад Монголын хил хязгаарт цэрэг дайны төгшөөрийг намжааж Олноогийн 11 дугаар онд буюу 1921 онд Заян хүрээний газар гарсан цагааны цэргийн сүйдэглийг зөөлөн хатуу ажгаар олныг амаржуулсан зэрэг шашин төрд харштай бүхий л хэргийг амирлуулах арилгахын төлөө шашны дээд бодисодоо төрийн үнэн цагаан болон ёсоор бие сэтгэлэн өгч явжээ. Жалхан судагтыг бол хэд хэдэн талын одоо хүчин булаацалтааны дунд энэ хүний амьдрал явсан. Тэгээ удалгүй байж ятал одоо ховдын шарсан мэд одоо энэ хүнийг ховдын шарсан юм одоо ширээний ламаар одоо залсан байгаа юм. За энэ үнд бол одоо богд бол асар их одоо татгалзангүй их дургу одоо тийш нь явуулсан. Яагаад одоо баруун хязгаарын одоо тэр ховдын шарсан ширээт ламаар залуу. Энд бол тэр баруун хязгаарын тэр олон үндэстэн ястны олон одоо өмссөн ийм газар манжийн төрийн одоо манж амбан хятад сайдууд бол тэр баруун хязгаарыг 50 амгалан байлгах хутагтын номын нэрээр тэр одоо шашны ихнэр хүн дээр тентхэн одоо олны дотор өвмэн самун гарах ийм үгдээс одоо сэргийлэх ийм учраа дээрээс одоо тэнд залж яваадсан энэ түүхийн тодорхой намтарт бичсэн байгаа юм. А гэтэл богд бол тэр манжийн бодлогын одоо тэр гарын үзүүрт жалхан судагтыг одоо суулгах байлгах зорилгогүй харин өөрийнхөө одоо дэргэд халахын ноёд халахын засаг ноёдуудын хан одоо үзэл санаатай нэгдэж манж төрийн одоо бодлогын эсрэг тууштай бодлоход их худагтын нэрийг одоо гол дэргэдээ одоо авч байсан юм. А гэтэл одоо төвдийн далаалан манжийн богдуудтай бол манжийн одоо эрх баригчд бол төдийлөн холбохгүй тэнд уулзуулахгүй учрахгүй тийш нь ном сургууль эрдэм номод явуулахгүй маш их цагдан харж их л бодохдоо одоо ховдын шарсам тэгээ өөрийнх нь одоо харьяат өөрийнх нь одоо ховрох шавнарын тэр хушуу хүрээ тэндээс нь одоо наа шалахын их хүрээ энэ хэдэн газарлт одоо холхиулж газар нутгийн одоо воож байсан. Хэрвээ одоо шав олондон өөрийнх нь хэрээн хүрээнд морилох гэж байгаа бол 500 лам мөнгө одоо бидэнд одоо тушаах хэрэгтэй. Тэгжээ тийшээ яв гэж. Ингээд бүр одоо Улястан манжамбандар одоо очиж орж айлтгаж байж за одоо отхон тэнгэрийн халуун аршаан саатаад за 1 сарын хугацаанд одоо өөрийнх нь одоогийн одоо Хөвсгөл аймгийн бүрэн хаан сумалда тэнд одоо өөрийн одоо хушуу юуных нь өөрийн шав нарын одоо хүрээ энд байсан. Тэнд одоо 1 сар саатахт нь одоо тийм хэмжээнд одоо барьж авчиж байсан. За энэ бол юу гэхлээр тэр одоо жалхан судагтын одоо явах газрыг ийм тодорхой хэмжээнд одоо өөрийн эрэхтэр хашиж байсныг л одоо гэрч байгаа юм. За ингээд тэрний дараагаар бол одоо 8 дугаар багт бол жалхан судагтыг 3 жил тэнд суулгаад бушуухан одоо өөрийнх нь дэргэд авчрах гэсэн. Гэтэл одоо манжийн одоо тэр ховдын шар сумын одоо тэр ширээтэс чөлөөлж ихгүй хоорондоо одоо их олон одоо бичиг ном хооронд нь явуулж байж ингэж одоо зөвшөөрүүлж арга барих байхгүй вогд одоо өөрөө дэргэдээ авсан. За эндээс одоо юу гэж үзэх үү гэхлээр тэр их хотын Монголын тусгаар тогтнолын төлөө манж хятадын одоо тэр дарангуйллээс одоо өргөн олноо одоо аврах чөлөөлөхийн тухай шашин номон тех сайхан хөгжүүлэхийн тухай их олон одоо бодол санааг
зөөж ингэж одоо зүтгэж явсан байх юм. Хорлох сэтгэлийг тусаар хариулах, ирэх дайсныг аргаар өнгөрүүлэх, хэлэнцнийг номоор номготгох. Энэ үедээ богд хааны засгийн газраас жалхан судагт дамдан базрыг баруун хязгаарыг элбэн тохиноолох сайдаар тохон томилж, гард орн баргын дамдын сүрэн гүн, гадаад Монголын магсаржив гүн, дотоод Монголын хайсан гүн нарын дэд дэс зөвлөн туслах сайд жанжингуудыг томилон тэдний удирдсан халах соёд бараг цахар олон монгол цэргүүдийг өгч, Монголын баруун хязгаараар үүрдэн эзэгнсэн ховдын манжамбан хятад цэргийн ноёдыг дайлаар мардуулсан байна. Манай хууччуулын ховдын дайн гэж нэрлэдэг Монгол орноо тохируулан засахын хөдөлгөөнийг төгс ялуулахад манж хятадын давхар иргэшээлд байсан дөрвөд далайхан урайнхан хязгаарын бэс гүнгэн зэрэгт олон ноёд тэдний дор татагдж ирээд байсан дөрвөд баяд мянга гаруй зэрэглэсийн санаа бодлыг талдан авах явдал нэн чухал үзэгдэж байсан юм. Энэ үед жалхан судагт урд өмнө энэ газар ховдын шар сумын ширээт байсан номын багшийнхан их нэр хүнд эрдэн тутагтынхан их эрх сүрийн дор тэр бүгдийг хураан засаж өөртөө дагуулan чадсан нь дамдын сүрэн магсаржив нарын удирдсан монгол цэргүүдийн ховд хотыг шөлөөлж манжамбаныг буулгах их тэмцэлтэй энэ төгшин гавьяа хаалцах нэн чухал үйл хэрэг байлаа. Энэхүү олноогийн 2 дугаар оны 7 сарын 8-ны шөнө өвхөр цагийн үес ховдын зүүн хойтор шант уулан дээрээс жалхан судагтын Очирванск усны хатуу тарныг урьж догшин үйлийг бясалгаж харын зүгийн шимн усын өмг содны аймгийг үйлийн оромгүй болтол нь хайлан төмөрдөх сорын галыг залж амин сүнсгүй болтол нь талхлан тээрэмдэх их буун дуу хэдэнтэй тавьж дайсан чөтгөдийн сэтгэлийн хүрээг хоосон хүн агаарт өмд сум онож байхад дамдын сүрэн магсаржив нарын удирдсан монгол цэргүүдийн тавьсан сумж манж хятад цэргүүдийн сөсийг хэмхлэн амийг аван худалдааны хот сангийн хотын хуучин муу шавар байшин хан хэрмийг зад сэт цогж байжээ. Удалгүй манжамбан малгай татсан улаан жинсэн авч хятад журган гарт барьсан цагаан далбаг босгон буун өгч Монголын баруун хязгаараа 220 оныг өнгөртөл тэсэн тогтсон манжин төмөр төрийн төмөр дөнгийг нэгэнт хэмхлэн эдсэн тул жалхан судагтын тааллаар ховдын дайнаас орлогдсон 800 хятад цэрэг бас Улаастан газар хоригдсон 100 гаруй худалдааны сул иргэний амийг өршин хэлтрүүлсэнд бүгд баярлалдан мөргөн сөгдсөөр нутаг буцжээ. Энэ бол амбалсын төрийг таваргалахтан бясалгалын рит хүчийг үзүүлж омгийн шамтлаад олзлогдсон хоригдсны амийг хэлтрүүлж нутаг буцаахтан хотогтын нэгүүлсэнгүй нэрлийг хүртээж дайсандан хүндлэх биширхийг төрүүлсэн нь хотогтын тэмцэлдэх эвлэлтийн тухайд мэрэгэн аргын зохионгүй ажээ. Энэ явдалтын учир богд эзнээс жалхан судагтад эртний энэтхэгийн номын хэлээр самади буюу яслагч хэмээсэн утгатай самади багш цолыг хүртээж жалхан судагтын айлтхан мэдүүлснээр дамдын сүрэнд Манлайбаатар, Магсарживт Хатан Баатар цолыг шагнажээ. Шашин үндсэн хамгаална гэдэг ч одоо юу гэсэн үг гэхээр одоо энэ бол хос ёс төрийн хооламжлыг хэлж байна. Үнэхээр одоо төргүүгээр одоо шашин тогтох учиргүй, шашингүйгээр төр тогтох учиргүй. Энэ хоёрыг одоо тэгш одоо шувууны хоёр далавч бит одоо тэгш зохиож байж энэ шашин төрийг тогтоодог юм аа. Түүнээс биш нэгийг орхиж нөгөөг нь одоо байлгаж тогтсон гэсэн энэ одоо үзэл санааны уламжлалыг харагдаж байгаа. Тэгээд одоо энэ ардын засгийг бол тогтоохын төлөө жалхан судагтын гол одоо хөсөд зүтгэж мөрөөдөж явсан юу гэхээр хаадын төр баттах юм бол шавнар олон жарганаа гэж одоо ингэж өөрөө одоо тэр зарлага нээсэн одоо сургаал дотор байж байгаа л да. Одоо би бол одоо цэрэг зэвсгийн дунд одоо хүн алхад дурлж явсан юм биш ээ. Би бол одоо энэ хаадын төр баттвал шавнар олноор жаргах байх гэж ингэж одоо би зүтгэж үдээ өрсөн юм аа гэж одоо ингэ дотор хэлсэн баг. Төрийг
яаж үүсгэдэг юм, төрийг яаж тогтоодог юм, төрийг яаж баттгадаг юм. Энэ одоо дорн дахны төрийг үүсгэх, тогтоох, барих гэдэг одоо ийм гурван хүрээнд зангидж өөрийн сургаал номлолоо одоо хэлсэн байх юм аа. За энэ дотроос одоо төр яагаад одоо самуурдаг вэ гэж одоо энэ өөрийн сургаалтай. Тэр төв сургаалынхаа дотор ч одоо хэлсэн байна. Монгол баримтан дотор ч одоо байна. Төр яагаад самуурдаг вэ гэдгийг одоо зааж хэлэхдээ засгийн эрхийг баригчдын бодлого явдал сайнгүй болсноос гэж. Тэгэхээр одоо засгийн эрх бодлого дутагдсанаас нэг төр самуурдаг гэж. Хоёрт бол санаа зорилгыг нэгтгэж ис чадсанаас. Хоёрдугаар. Гуравдугаарт бол нэр ашиг тэтэрхий их шунхаарснаас. Дөрөвдүгээрт одоо өөрсдийн дур зоригоор эзэрхэг засгийг одоо явуулвас төр самуурч олон түмэн гутдаг гэсэн одоо ийм мэрэгэн үгийг одоо хэлсэн байгаа. Би энд одоо тэр номын өөрийнх нь хэлсэн үгийг ер нь өчөөхөнчдүүдийн говьлгүйгээр одоо орчин утгыг орчуулаад байдгийн байгаагаар нь одоо хэлж байгаа юм. За тэгэхээр энэ бол жалхан цутгт бол одоо өөрөө одоо ирсэн хэдэн төрийн нүрийг ирэх хэдэн төрийн нүртэй одоо давхар харж хэлсэн ийм холын бодлоготой их мэрэгэн үгийг хэлжээ гэж ингэж одоо бодож байгаа юм. За энэ одоо жалхан цутгтаа мөн одоо нэгэн үед ном сургаалan харилсан одоо ардын засгийн анхан одоо талархаж хүлээж авсан дарб бандит хотогт гэж одоо ар халахын дарб бандит бас их одоо номч хотогт энэ хүн бас одоо тэр үеийн ардын засгийг одоо хүлээж аваад төр ер нь цаашдаа ямар байх ёстой вэ гэдэг тухай бас их сайхан үг хэлсэн. Алим тархисд дурдаар тарих газрынхан гадуур хулсан хайс хүрээ тогтоох хэрэгтэй. Тэгж одоо хулсан хайс хүрээ тогтоосон цагт гаднаас одоо хөнөөн эвдэгчдийн одоо хөлийг хорно. Тэгээд одоо альмынхаа үрийг одоо цацах хэрэгтэй. Улсын засгийг одоо явуулах төрийн сайд мэрэгэн төшөмдүүд бол урдаар одоо түүнтэй адилхан цааз хуулийн ёс журмын хайс хүрээг одоо тогтоох хэрэгтэй. Тэгжээж одоо улсын засгийг одоо тогтоо явуулна гэж. Ингэхлээр бол энэ бүгдийн цаана одоо хамгийн гол нь одоо төрийн дөрвөн баримтал шашны одоо гурван тулгуурын тухай их чухал санаа хийж байгаа. Одоо иргэн хүний засдаг төрийн талаас одоо тэр дөрвөн чухал баримтал байдаг. Сэтгэлийн дотроос нь засдаг одоо шашны гурван зүйлийн одоо чухал одоо сэтгэлийн гурван гэмээр адилах ийм одоо зүйлийг өгүүлсэн байдаг. Жалхансын одоо энэ үеийг ингээ аваад үзэхэд цаа талд нь одоо юу харагдаж байна вэ гэхээр одоо Монгол, Манж, Хятад, Төвөд, Орос гэсэн ийм тэр цагийн одоо 5 улсын өргөдөр энэ одоо жалхан цутгтын төр шашны үүргийг харьцуулж авч үзэх хэрэгтэй юм шиг байна. Идэвхтэй бурам одоо хийгээд төвлөн цогтын өргөн шимээр эрдэнэт шашнылын хаан цэцэглэг игмөшөөлөгч ногоон мод этгээд харын зүгийн шим усын аймгийн байлданаас тийм ялсан их улсын эзэн амдин мазрын өлмид залбирмаа.